Таны сонсох суваг өгүүлж байна. Дэлхийн сонгодог зохиол Мартин Эден. Зохиолч Джек Лондон. 18 дугаар хэсэг. 40-р бүлэг. Хожимдол бичих ажил нь урагш ахидаггүй байв. Тараан явуулсан бүх гар бичмэл ширээн дагуур орших газраа цөм олжээ. Ганцхан гар бичмэл үргэлжлэн аялж явсан нь Бресендний эфемерида юм. Мартины ундаг дугуй гар костюм 2 аль хэдийн барьцаанд додож бичгийн машины хөлсийг төлөхөө урдын адил хойшлуулсан байл. Хэдид юм боловч энэ бүхэн Мартины сэтгэлийг зов болсонгүй. Тэрээр амьдралын шин түшиг тулгуур олох хэрэгтэй байсан бөгөөд тийм түшиг тулгуур олдоогүй байхад түүнд амьдрал гэх юм үгүй шиг санагдана. Хэдэн 7 хоног өнгөрөөд байтал түүний аль эртнээс хүлээж байсан уучрал тохиолджээ. Мартин гудамжинд Руфтэй уулзлаа. Руф дүү Нормонтайгаа хамт явж байна. Хоёулаа Мартиныг хараагүй юм шиг царай гаргаад түүнийг дөхөж очих гэхэд Нормон уулзуулахгүй гэж оролдлоо. Хэрв та миний ихчтэй уулзвал би цагдаа дуудана шүү. Тантай тэр ярилцахыг хүсэхчгүй. Таны наалданг байдал түнд төвөгтэй байна гэж Нормон хэлв. Хэрвэл битгий удаад бай. Хэрв тэгвэл үнэхээр цагдаа дуудахад хүрч таны нэр сонинд гарах болно. Хойшоо болоо, бүү саатгий. Би Руфтэй ярих хэрэгтэй байна гэж Мартин уцаарлангуй хариу хэлжээ. Би танаас л үг сонсох хүсэлтэй байна гэж Руфт хэлв. Руф царай цааж биеийн дагчснаа зогсож урдаас нэм асуухын цтай харжээ. Закагаар асуусан миний асуултанд хариуг гэж Мартин шаардав. Нормон тисэж ядсан янзтай хөдөлсөн боловч Мартин ганц хараад л ном хотгов. Руф толгоос ихсэрлээ. Та сайн дураараа хийсэн юм уу? Тийм ээ. Сайн дураараа хийсэн юм. Та миний нэрийг туйлын гутаасан учраас би таньдаг хүнтэйгээ уулзахаас ичих юм. Хүн болгон миний тухай ярих боллоо. Танд хэлэх юм энэ л байна. Та намайг золгүй бүсгүй болголоо. Тэгээд би таны бараг харах дургүй байна гэж Руф намуухан боловч эрс өгүүлв. Таньдаг хүмүүсээ хов сонины цуурхал ийм янаг дурлаас хүчтэй байж чадахгүй. Харин та надад хизээж хайртай байгаагүй юм шүү. Руфийн цайсан царай гинэт дулааж. Ийм юм болсноос хойш Мартин та тэгж хэлж байгаа үгээ ойлгохгүй байна. Та намайг хэн гэж бодно вэ? гэж Руф хэлвэ. Та харж байгаа биз. Руф тантай ярихыг хүсэхгүй байна гэж Нормон хэлээд эгчийг авч явахын тулд сугдав. Мартин тэдний хойноос айдан хараад аль хэдийн байха болсон тамхицаас 2 авахар галаасаа тэмтрэн уудлаа. Умар дооглонд хүртэл зам нилээд гол. Мартин өрөөндөө орж ирээд тэр замыг тууснаа мэдв. Ухаан ороод хартал орон дээрээс сууж байв. Зүүдлээд сэрсэн мэт орчноо гайхан харав. Ширээн дээр байсан хожимдлынх нь гар бичмэл нүдэн дөртвөө. Сандлаа ойртуулж үзгээ авлаа. Бүрэн төгсийг эзэмших нь дүүний зан юм. Гэтэл урд нь дуусаагүй ажил зөндөө байв. Өөр ажил хийх гэж үүнийг орхисон юмсан жи. Одоо тэр өөр ажил дууссан болохоор хожимдолд эргэн орох хэрэгтэй. Дараа нь юу хийхээ Мартин мэдэхгүй байв. Амьдралынх нь ямар нэг үе төгсөж өгүүлбэрийг төгсгөж цэг тавих хэрэгтэй болж гэдгийг л мэдэж байна. Түүнд ирээдүй сонирхолтой биш бай. Тэр ирээдүйд өөрийг нь юу хүлээж байгааг бодохгүй мэднэ биз. Гэвч энэ бол тийм чухал биш. Цөм чухал биш байваа. Мартин 5 хоног хаашаач явсангүй. Хинтээ ч уулзсангүй. Бараг юм идэлгүй хожимдол гэдэг зохиолоо биччихье. 6 дахь өдрийн өглөө нь шуудан зөөгч Парфенон хэмээх сэтгүүлийн газрын редакторын загтал хүргэж ирлээ. Мартин дугтуйг задалж эфемеридийг хүлээн авсныг мэдлээ. Бид найрагдлыг чинь мистер Картрайт Брюст уншуулахаар өгсөн юм. Тэрээр найрагдлын тухай тааламжтай өгүүлсэн учраас бид тэр найрагдлыг сэтгүүлдээ хэвлүүлэхийг зол гэж үзнэ. Гагцхөө 7 дугаар сарын дугаарыг өөрчилсөн учраас энэ найрагдлыг хэвлэхийг 8 дугаар сар хүртэл хойшлуулж байна. Мистер Бресендэнд бидний гүн талархал баярыг уламжилно. Төвний зураг намтрын мэдээсэлтийг эрүүл муу. Хэрэг бидний төлөвлөсөн шагнал багдаж байгаа бол чухам ямар нөхцөлийг эрхэн болгохоо цахилгаан утсаар мэдэгдэнэ гэж сэтгүүлийн редактор бичжээ. Төлөвлөсөн шагнал нь $350 байсан учраас утас явуулах хэрэггүй гэж Мартин шийдлээ. Гагцхүү Бресендний зөвшөөрлийг л авах хэрэгтэй байв.
Явж явж Мартины зүв болжээ. Жинхэнэ яруу найраг ойлгодог редактор байдаг байна. Шагнал нь ч гэсэн 100 жилд нэг гарах найраглалд багдахгүй юм байна. Түүнээс гадна Картрайт Брюсийг үнэтгэвэл зохих ганц шүүмжлэгч гэж Брэнсэндэн үздгийг Мартин мэднэ. Мартин гэрээс гараад таранбайд сууж хажуугаар жирэлцэх байшин гудамжнуудыг харж нөхрийнх нь амжилтч, ялалтч, сэтгэлийг нь хөдөлгөхгүй байгааг гониглон бодож яв. Нэгдсэн улсын урдаа барьдаг шүүмжлэгч найраглалыг зохих ёсоор нь үнэлжээ. Инглиэр урлагийн жинхэнэ бүтээлүүд хэвлэлд хүрэх замаас олно гэж баталснараа Мартин зөвхтөө байж. Гэвч Мартин урдын урам идэвхээ алдаж Брэнсэндэнтэй очиж нүүр учрах хүсэл нь түүнд баяртай мэдээ сонсгохоос илүү хүчтэй байгааг сайтар ухаарч байв. Хожимдлыг бишиж байсан 5 хоногийн туршид Брэнсэндэнийг нэг ч удаа дурсаагүй, түүний сураг эгч сонсоогүйгээ сайн мэдлээ. Тэгээд оюуны зогсолтын байдалд орсноо ойлгож нөхрийн өмнө ичих шиг болов. Ичгүүрийгч тэр бас л сул мэдэрч байна. Хожимдлыг бичих бүтээлийнхээс өөр сэтгэлийн ямар ч хөдөлгөөн түүнийг догдлуулахгүй байв. Босод бүх юм түүнд хүртээлтэй мэт байв. Таранбаа явж байгаа гудамжны амьдрал нэг л холын чим шиг, өнгөгүй чим шиг санагдах бөгөөд сүмийн хонхон харсаар байтал бутраад унавал тэр лав гайхахгүй байсан. Мартин зочид буудалд ороод яаран явж Брэнсэндэний өрөөнд орсноо мөн яаран шатаар бууж ирлээ. Тасалгаа нь хоосон байж хамаг эмийг нь зөөж гаргасан байна. Мистер Брэнсэндэн явчихсан уу? Хайгаа орхиогүй юу? Гэж хаалгачаас Мартин асуув. Тэр хүн урдаас нь нэг л хачин харж та юу ч сонсоогүй яваа юм уу? Гэж Мартинаас асуув. Мартин толгоос сэгсэрлээ. Энэ тухай бүх санд бичсэн. Орондоо өгсөн байна билээ. Амиа хорлсон юм. Тархиараа буудчихсан байлээ. Гэв. Оршуулчихсан юм уу? Гэж Мартин асуув. Энэ асуултыг ямар нэгэн өөр хүн асуух шиг Мартинд бодогдол. Үгүй. Шинжлэх хийсний дараа биеийг нь дорн зүг явуулсан. Төрөл садных нь урьсан өмгөөлөгчд хамаг хэргийг нэмгэлсэн. Тэд нар юундаа ингэж ярав? Юу ярах? Энд чинь 5 хоногийн урд болсон хэрэг. 5 хоногийн урдаа. Тийм ээ 5 хоног. Гэж Мартин хэлээд зочид буудлаас гарлаа. Мартин замдаа цахилгаан мэдээний газар орж Парфеноны хэвлэгчд найраглалыг хэвлэж болно гэсэн цахилгаан явуулва. Буцах сардлын 5 цент халаасанд нь үлдсэн учраас цахилгааны үнийг авсан газар төлөхөөр болгож явуулав. Мартин гэртээ эргэж ирээд дутуу орхисон ажлаа барьж авлаа. Өдөр шөнө ээлжлэн өнгөрсөөр Мартин ч сууж бичсээр байв. Гагцхүү барьцааны газар л олно. Хэрв чанах юмтай бол хоол юм уу будаа чанаж идэнэ. Хэрв чанах юмгүй бол санаамар хоолгүй сон. Мартин туужаа эхлэхээс өмнө түүнийг бүх талаар нь бодож боловсруулсан хэрнэ. Зохиомжийг нь өөрчлөхөөр шийдсэн учраас туужийн хэмжээ бас 20,000 үгээр нэмэгдэв. Энэ туужийг нарийн засаж боловсруулах ямар ч шаардлагагүй байсан боловч Мартин тэгхгүйгээр ажиллаж чадахгүй байв. Мартин орчин үеийн ертөнцөө хүлээн авахыг байж зогсолтын байдалтай байхдаа бичиж бас хий үзэгдэл танил газраараа эргэлдэх адил өөрийн өнгөрсөн амьдралын уран бүтээлийн дадлыг эргүүлж байв. Хий үзэгдэл гэдэг бол үгсэн хүний сүнс бөгөөд түүнийг ухаардаггүй юм гэж хэлсэн хэнэгэн хүний үгийг дурсан санаа. Иймэрхүү юм өөрт нь учирсан юм биз гэсэн бодол Мартинд өчүүхэн хормын зур бодогдвоо. Тэгсээр байтал хожимдлыг дуусгах өдөр ирлээ. Зээлдэн хэрэглүүлэх конторын төлөөлөгч бичгийн машин авахар ирээд Мартины орон дээр сууж сүүлчийн хуудсыг машиндаж дуусгахыг хүлээв. Төгсөв гэж Мартин машиндаж барахад тэр нь Мартины хувьд үнэхээр төгсгөл байл. Сэтгэл амрах шиг болж төлөөлөгч машинаа аваад явахыг харав. Дараа нь орон дээрээ унлаа. Өлсөж бүр туйлдчихэ. 36 цаг хоол идээгүй. Тэрч байдгаа хоолны тухай дурссан ч үгүй. Мартин үдэнэд гэдрэг харан хөвтгöd түүний ухамсарыг ямар нэгэн манан бүрхэх шиг болж байна. Брэнсэндэн олонд уншиж өгсөн нэрүүл мэдэх зохиогчийн шүлгийг тэр унтаа сэрүүн хоёрын завсар байж амандаа үглэн уншина. Мария хаалганы гадна зогсож түүний үглэхийг чагна. Шүлгийн үг утга нь Мариагийн хувьд огт хамаагүй зүйл боловч Мартин ганцаар байгаа нь түүнийг айлгав. Ятаг мэн цаашаа янгийн дууга би дуулсан. Намун аялсан дуу минь гонигт манан адил гэгэн алсад замхран отов. Ятаг мэн цаашаа
янгийн дуугаа би дуулсан. Нэгэн цагт моддын дунд нэлэнхий ойн гүнд дуулж явхад цэл залуу зоригтой ир байлаа би. Энэ цагт тэнхэл тасарч эвт хоолой минь зангираад эгнэгт хорвоогоос салж явна би. Ятаг минь цаашаа янгийн дуугаа би дуулсан. Мария тисэж чадсангүй, зуух руугаа гүйж хоосон савны ёроолоос өмхмах жаахан ногоо хутгаж аван таваг дүүрэн шүл хийж барьсаар Мартиныг гүйж оров. Мартин тохой тулан өндийж огт өвчлөөгүй эвэрүүл гэдгээр Мариад хилэн хоол идчихэ. Мария гарахаар Мартин орон дээрээ суул. Тэгэд бүхтийн нэгэн зүг гөлрөн удталсан. Өглөөний шуудангаар ирсэн сэтгүүлийн нэгэн дугаар урд нь хэвтэж байгааг гинт ухаарваа. Энэ ч Парфенон сэтгүүлдэ 8 дугаар сарын Парфенон үүнд эфемерида хэвлэгдсэн байх ёст. Бресендэн амьд байсан ч болоосоо гэж Мартин бодов. Мартин сэтгүүлийг барьж аваад сөхөж үзснээ гайхав. Учир нь эфемеридийг гоёмсог гарчиг хажуугийнхан зайг Берделини янзын угалзан хээгэр чимгэлжээ. Гарчгийн нэг талд Бресендэний зураг, нөгөө талд нь Английн элчин сайд Сэр Жон Вэлюгийн зургийг тус хэвлжээ. Сэтгүүлийн газраас бичсэн оршилд Америкт яруу найрагчид байхгүй мэтээр Сэр Жон Вэлю саяхан хэлсэн бөгөөд Парфенон сэтгүүл эфемеридийг хэвлснээр үүнийг Сэр Жон Вэлю гэсэнтэй адил юм гэдгийг өгүүлсэн байна. Картрайт Брюсийг Америкийн агуу их шүүмжлэгч гээд эфемерида бол Америкийн яруу найргийн хамгийн сууд зохиол гэж хэлснийг дурджээ. Уг оршлын төгсгөлд өгүүлэгт. Бид эфемеридийг хамаг сайхныг бүрэн үнэлж чадахгүй юм. Ер нь түүнийг бүрэн үнэлж чадахгүй байж юу магад. Гэвч найрагдлыг дахин уншихдаа мистер Бренсендений үгсийн ер бусын баялагийг гайхаж, мистер Бренсенден үгийн ийм нөөцийг хаанаас яаж олж авсан, үүнийг яаж ингэж сайхан эвлүүлснийг бид гайхсан билээ гэж. Үүний дараа найраглалд залгсан байл. Хөөрхий Брисмэн үгсэн чинь онож дээ гэж бодон Мартин сэтгүүлийг гараас алдав. Энэ бүхэн буцарч их шүүртэй байсан боловч жинхэнэ жигшүүр Мартин төрсөнгүй. Ууралмаар байсан ч хүч хүрсэнгүй. Тэрбэр мангуу юм шиг болжээ. Хамаг цусан судсанд нь зарцаж уурлан буцлахыг хүсэхгүй болсон бололтой. Ер нь тэгэд ойдом юу байна? Энэ бүхэн бол Бренсендений үзэн яддаг хөрөнгөний нийгмийн занд тохирч байгаа юм чинь. Хөөрхий Брис намайг ийм юм хийлээ гэж хизээч уучлахгүй байсан да гэж Мартин амандаа ярив. Мартин хүчлэн босож урдахын машин дах цаас байсан шургуулга онгойлгов. Түүнийг ухаж найзынхаа бичсэн 12 шүлэг гаргаж ирлээ. Тэдгэрийг нэгээр нь яаралгүй урж хогийн савнд хаяв. Мартин энэ ажлаа дуусгаад орон дээрээ дахин гөлрөн сууна. Ингэж суусаар хэдэн цаг босноо тэр мэдсэнгүй. Манандсан зай дотроос дод цагаан зургас урд нь гарч ирлээ. Их хачи юм байна. Мартин сайтар ажиглан хараад номхон далайн шүрэн хадны орчимдох далайн дэлсэний шугам болохыг мэдвэ. Цагаан хөөсөн дотроос муудсан бяцхан зай болж харав. Хүрэл өнгийн биетэй улаан эд бүсэлсэн залуу бурхан гялалцсан сэлүүрийг усны долгионд дүрэн завны хитэг дээр суужээ. Түүнийг Мартин танил. Тэр бол Тами өдөрдөгчийн баг хүү Моти байв. Энглэр эн чин Тайтын иргэн хавцаа юм байх нь. Тэр шүрэн хаднаас цааш голын адагт өдөрдөгчийн хулсан овоохон тэнд папарын сайхан орон бий. Үдэш болж Моти загасчлаад буцаж явна. Завийг нь хадан дээгүүр гаргах их долгион хүлээж байна. Оюун өнгөт асар том долгион гарч ирэхэд сэлүүрээр амьсгаас өгөөгүй сэлүүртгийн тул Мотийн дохиог хүлээж суудаг шиг мөн завинд өөрийн сууж байхыг Мартин харлаа. Дараа нь үзэгч биш болвоо. Мотийн хашгирах дуунаар ширүүн сэлүүртэж байна. Тэр хоёр шажигнан нүргэлэх чимээн дундуур усны цацралт норон явж урагш тэмүүлэн гарч гинэт нам гүн буланд оров. Мотийн нэмцэглэн давстай ус орсон нүдэ арчиж бяцхан зав шингэх нарны туянд алтан өнгийг олсон Таамын овоохоо гойлог сайхан наргил модны дотроос харагдах шүрэн арлын зүг ойртож явбаа. Нүдэнд харагдаж байсан юм дахин манантаж өрөөнийхэн замбраагүй байдал Мартинд ил харагдав. Тайтыг дахин харах гэж оролдоод дийлсэнгүй. Одоо тэр наргил модны төгөлд охид дуу хатааж сарны гэрэлд бүжиглэж байгаа гэдгийг мэдэж байна. Гэвч цаасанд дарагдсан ширээ
угаагаагүй удсан тул бүдгэр болсон цонхноос өөр юм тэр олж харсангүй. Мартин санаа алдаад нүдэ анихад нойрны харанхуй дээр умбан орлоо. Таны сонсох сувг өгүүлж байна. 41-р бүлэг. Мартин бүхэл шөнө хар даран унтаж өглөө шуудан зөгч хаалга тогшоход сэрвэ. Ядарч альбааг хайхрахгүй болсон Мартин хүлээн авсан олон захидлаа задлав. Дугтуу дээр нэрт дээрэмчин сэтгүүлийн тамхтай захидалд $22 чек байна. Мартин энэ мөнгийг хүлээсээр бараг жил хагас болсон юмсан жий. Гэтэл одоо түүнийг авсандаа ёр сэтгэл хөдөлсөнгүй. Хэвлэлийн газрын чек хараад баярлаж чадхаа байж. Урд эдгээр чек ирээдүйд агуу их амжилтын баталгаа шиг санагддаг байсан бол одоо идэх юм худалдан авч болох $22 л урд нь байж байна. Тэгээд л гүйц. Аль хэдийн хүлээж авсан хошин шүлгүүдийн шагналд Нью-Йоркийн нэгэн сэтгүүлийн явуулсан чек байна. Тэр чек $10 юм. Мартин толгойдоо орж ирсэн нэг санааг тэр дорн сайтар боловсруулва. Тэр цаашдаа юу хийхэж мэдэхгүй. Ёр ямар нэг юм хийх хүсэлж байсангүй. Гэтэл амьдрах хэрэгтэй, өрөө төлөх хэрэгтэй байв. Энэ $10 маркет зарж, ширээн доогоор хөглөрөн хөвтэй гар бичмлүүдийг дахин аянд гаргасан нь хамгаас ашигтай юм биш биз. Нэг юм уу хоёрыг нь авч юу маа. Тэгвэл амь зуух боломжтой болно. Мартин бодсноо хэл. Чек Оклендын банкнд аваачиж мөнгөөр солиулаад марк худалдан авав. Гэтэл давчуу өрөөндөө буцаж очиж хоол хийн гэхээс өвстэй толгой нь харзаах шиг болов. Тэгээд өр төлөөсийг хайхрахгүй гэж анхудаа Мартин шийдэв. Гэртээ бол 15-20 центээр цадтал хоол идэж болно гэдгийг тэр сайн мэдэж байна. Гэтэл үүний оронд форум хэмээх зуушны газар очиж $2 үнэтэй хоол захиалва. Тэр 25 центээр зөөгчийн гар цайлгаад 50 центээр Египтийн тамхи авлаа. Тамхи татхыг нь Руф хорсноос хойш Мартин тамхи таталгүй явжээ. Одоо бол тамхи хамтлагаас татгалзах ямар ч шалтгаан байхгүй. Тэгээд ч тамхи татах хүсэл их байна. Мөнгө хайрлах хэрэг байна уу? 5 центээр 40 ороох тамхи цаас худалдан авах боловч тэгээд яах юм бэ? Одоо өнөөдөр ямар нэг юм худалдан авахаас өөр түүний хувьд ямар ч учир холбогдол мөнгөнд алга. Мартин жолооч үгүй, луужинч үгүй болж хааш ярах явдалгүй болжээ. Урсгал даган хөвж явхад амьдрал мэдэгдэхгүй, амьдрал мэдэгдвэл өвчин болж байв. Хоорондоо ялгагдах юмгүй өдөр дараалан өнгөрсөр байв. Мартин одоо хоногт 8 цаг унтдаг болжээ. Чек эрхийг хүлээж 10 центээр хоол идэж болох Япон ресторанд ордог болсон ч гэсэн нэлээд таргалав. Мойр хагсалж хүнд хөдөлмөрт зовхгүй болсон учраас хазран зулцааж ирвэ. Мартин юм бичгийг байж номон тавь өөр дээр амарч хэвтэх болов. Мартин хотоос гарч толгод руу очих нь олширч цэцэрлэгт олон цаг сэлгүүцэх болжээ. Найз нөхөдч танил тал хүмүүс ч түүнд байсангүй. Тэдний хэрэгч юу байх билээ? Төвний зогсон болсон амьдралыг дахин хөдөлгөх гадны ямар нэгэн түлхэлтийг тэр хүлээн. Одоохондоо амьдран байх нь ганцаардмал, зүдрэлтэй, хоосон, альва утга учиргүй мэт байв. Нэгэнтээ Сан Франциско орж, ёстой хүмүүстэй уулзахаар тэр шийдвэ. Гэтэл яг хаалганд нь тулж очоод огцом эргэж гейтийн хөл үеимэнтэй гудамжаар яаран гэдрэг алхва. Одоо л философи маргаан сонсон шүү гэсэн бодол түүнийг айлгсан учраас ёстой хүмүүсийн хэн нэгэн дайралтаж танигдах үедээ гэж имээсээр бараг гүйхэн холгүй явл. Мартин эфемеридийн тухай юу бичиж байгааг мэдхээр хаяа сонин сэтгүүл харнаа. Тэр найраглал шууган дэгдэжээ. Ямар шууган гэж? Цөмөл уншиж, цөмөл яруу найраг мөн үү биш үү гэж маргана. Орон нутгийн сонинууд эвдэмсэг өгүүлэл, шоглсон шүүмж, уншигчдын сэтгэлийн үгтэй загтал зэргээр дүүрэн байсан цөм энэ найраглалаас болжээ. Бүрээ бишгүүр цан хингэргүүлээж дэлдэн байж нэгдсэн улсын агуу их найрагч бүсгүй гэж тунхагласан Элен Дела дээлмэр Бринсендентэй суудал хуваалцахаас татгалзсан түүнийг яруу найрагч огт биш гэж баталсан олон үгтэй загтал уншигч түмэнд бичиж элгэж байв. Парфенон сэтгүүл ээлжид дугаарта өөрийн дэгдээсэн шуугааны үрийг амталж Сэр Жон Вэлиог доромжлон
Брэнсэндний нас барсан явдлыг сэтгүүлдээ зарлан алдаршуулахад ичгүүргүй ашиглаж байна. Хагас сая захиалагчтай гэгдэх нэгэн сонин Элен Дела Дэлмарын найрагдлыг нийтэлсэн. Дүүнд нь Брэнсэнднийг тохуурхсан байна. Найрагч бүсгүй, өвгөр сэтгэл ханалгүй эфемеридад элэглэл бичжээ. Найз нь энэ бүхнийг үзээгүйд Мартин баярлаж байна. Тэр олныг үзэн яддаг байтал одоо олон өөрийг нь хамгийн нандин ариун зүйлийг хараан доромжилж байна. Түүний бүтээсэн гоо сайхныг өдөр болгон жухмал амьдаар нь тамлаж байлаа. Ёр цаас сүйтгэгч элдв муу сайн юмнууд Брэнсэндний ховилгаан гэрэлд олны өмнө гайхуулах тохиолдол бүрд баярлаж байна. Хэдэн жилийн урд энэ шиг гэхдээ илүү сайн найраглал бичсэн нэгэн эрхэм хүнээс цагтл хүлээн авсан болно гэж нэгэн сонинд бичжээ. Гэтэл өөр нэг сонин Элен Дела Дэлмарыг элэглэл бичлээ гэж зэмлэн Мисс Дэлмар энэ элэглэлийг бичснээр нэгэн агуу их найрагч нөгөө агуу их магадгүй сууд их найрагчаа хүндэтгэх ёстойг мартсан бололт. Гэвч Мисс Дэлмар эфемеридийн амжилтанд атаархаж байгаа боловч энэ зохиолын төрүүлсэн сэтгэгдлэр бусдын адил амьдарч байгаа биз? Мисс өөрөө иймэрхүү юм бичгээр зүрхлэх өдөр ирэх нь магадтай гэж бичсэн байна. Дуган сүмийн номын багш нар эфемеридийг номлолын сэдэв болгож бас түүнийг хамгаалах гэсэн нэг нь буруу номтон болж зэмлүүлжээ. Агуу их найраглал эрхэм олны зугаа болов. Олныг инээлгэх гэж хошин шүлэгчиж, шог зураачид оролдож, бас шог найруулал бичигчиж гэсэн эфемеридийн 5 мөр уншсан хүн тахир татуу амтныг цааш харуулж, 10 мөр уншсан хүн усанд унаж үхэж болох юм гэж Чарли Френч нэмгэгч Арчи Дженнингс дамжлан хэлж гинэ хэмээн хурц ухааныхаа дасгал хийж байваа. Мартин инехгүй байсан боловч бас хорссондоо инээд ээж тажигнуулахгүй байв. Гагцхүү тэсхүүе бэрх гонигтай байл. Хайрын сэтгэлээр тэтмэлсэн ертөнцийн сүйрснээс хойш хэвлэл олон түмэн хоёрт итгэх итгэл сүйрэн унсан тийм ч айхавтар сүйрэл биш байв. Сэтгүүлийг үнэлэх талаараа Брэнсэндэн зөвхтөө байсан бөгөөд түүний үнэн зөвийг итгэхийн тулд ийм их цаг үрэх хэрэг Мартинд байсангүй. Брэнсэндний болгоомжлолыг сэтгүүлүүд батлаа зогссонгүй, харин ч давчээ. За яхав, энэ бол төгсгөл юм гэж Мартин өөрийгөө тайтгаруулна. Үйлсийн цаана эсэн гарах гэсэн чинь өмхий угаадастай нүхэнд ундгийн байжээ. Алс голын гигэн сайхан тайтын төрх урд нь дахин үзэгдэв. Паумото тэгш тал энэ байна. Маркизийн уулархаг арлууд энэ байна. Худалдааны баг онгоц юм уу? Эсвэл хэврэг бяцхан мод доорт онгоцны тавцсан дээр зогсож Папнетийн хадны хажуугаар эсвэл Ноку хийвийн совтлог элсэн хошууны дагуу хөвөн явж Тайохигийн буудалд дөхөн очиж байх шиг санагд. Тэнд Мартиныг ирлээ гэж Тамари бодон нэдалж Тамарын өхөд дуулалдаж инээлдэн угтаж цэцгийн эрх бэлэглэн гэж бодогдноо. Момхон далаа түүнийг үргэлж дуудан даллах учир хизээ нэгэн цагт тэр зүг эргэн гэдгээ Мартин мэдэж байна. Одоохондоо тэр урсгалын дагуу хөвж танин мэдхийн агуу их ертөнцид аялсан ядралтай урт аяныхаа дараа амарч байваа. Мартин Парфенон сэтгүүлийн газраас $350 чек хүлээж аваад Брэнсэндний гэрээс биелүүлэгч хүндөгч гарын үсэг авч Брэнсэндэнд $100 өртөө хоцорсон тухайнхаа гарын үсэг өгчээ. Гэтэл Мартины Япон ресторанд орж хоол идэж явдаг эцэс болов. Тэмцгээ боллоо гэсэн тэр цагт нь зол заяа түүнийг олж харав. Даанч хожимдожтэй. Мартин сэтгэл догтлох юмгүй. Миллениумын догтууг задлтал $300 чек гарч ирэв. Энэ бол адал явдлынхан шагнал байна. Бөөхөр нь барьцааны үн хүүг нийлүүлэн бодоход $100 ч хүрэхгүй юм. Мартин тэр өөрөө төлж Брэнсэндний гэрээс биелүүлэгчид $100 явуулаад өөрийнх нь хувьд асар их мөнгө болох $100-тай үлдвэ. Тэр нэг сайн костюм захиалаад хотын шилдэг ресторанд хоол идэх боллоо. Мартин Мариягийн бяцхан өрөөнд суудаг хэвээр боловч түүний шинэ костюм хөршүүдэд нь гайхагдсан учраас айлын хүүхдүүд байшингийн дээвэр хашааны оройд сууж урдын адил тэнэмэл залхуу гэж хожлохыг зүрхлэхгүй болжээ. Түүний гавайн өгүүлэг Викиг нь Вороны химээх сар тутмын сэтгүүл $250 худалдан авчээ. Умардын тойм сэтгүүл гоо сайхны үлгийг хэвлэж Макинтошо сэтгүүл өнөөх Марианд зориулан бичсэн төлөгч гэдэг шүлгийг нь хүлээн авчээ. Редактор шүүмж бичигчид зуны амралтаас босож ирсэн учраас гар бичмэлүүд ер бусын амархан борлогдож байна.
2 жилийн турш эзтэй юм шиг буцаж байсан гар бичмэлүүд одоо бараг өг дуугүй борлогдож байгаагийн учрыг Мартин олохгүй байв. Нэгч зүйл нь хэвлэгдээгүй болохоор Мартиныг Оклендаас цааш таних хүн ганц ч үгүй. Харин Оклендод мэдих зөөн хүмүүс түүнийг улаан социалист гэж тооцсон. Иймд гинтийн өөрчлөлтийн учрыг тайлах юу ч байсангүй. Энэ бол ердөө л хувь тавилангийн овлоггүй зам байга. Нарны шившгийг хэд хэдэн газар дараалан буцаасны сүлд Мартин талигач найзын зөвлөгөөг дагаж түүнийг ямар нэгэн хэвлэлийн газар өгөхөөр шийдвэ. Гар бичмэл хідэнтэй буцсны эцэст Синглтри ба Дарнлико гэдэг томоохон хэвлэлийн пүүс түүнийг хэвлэхээр хүлээн авчээ. Өөрчлөгөө мөнгө олгохыг хүсэж Мартины явуулсан захидлын хариуд хэвлэгч өөрчлөгөө өгч сураагүй. Ёр иймэрхүү ном үнэ барьдаггүй. 1000%-аас илүү худалдаж амжих ч үгүй болов уу гэсэн загтал эрүүлжээ. Хэрв номыг $1 худалдана гэвэл 10%-аар бодоход $150 авах юм байна гэж Мартин бодов. Үүнийхээ дараа хэрв хизээ нэгэн цагт юм бичих бол гагцхүү үргэлжилсэн үг ийм юм бичнэ гэж тэр шийджээ. Нарны шившгээс адал явдал нь 4 дахин багатал түүнээс 2 дахин их шагнал авчирчээ. Ингээр зохиолчдын шагналын тухай нэгэн цагт сониноос олж уншсан нь үнэн байж таарах. Тэргүүн зэргийн сэтгүүлүүд гар бичмэл хүлээн авмагц хөлсийг нь өгөх бөгөөд өгөхдөө сайн хөлс өгдөг ажээ. Millennium сэтгүүл үг бүрийг 2 центээр биш 4 центээр үнэлсэн. Түүнээс гадна зохиолыг нь худалдан авсан болохоор ёстой утга зохиол боролдог юм байна. Мартин ингэж бодоод гонигтаяа нээмсэглэв. Мартин загтал бичиж Синглтри ба Дарнликод нарны шившгээ $100 худалдахад бэлэн байна гэж мэдгдсэн атал хэвлэлийн газар аз туршид зүрхэлсэнгүй. Гэвч сүүлийн үед түүний 5-6 өгүүлэлгийг хэвлэхээр авч шагналыг нь өгсөн учраас Мартин мөнгөөр гачигдсан юмгүй байв. Тэрч байтугай Мартин банкнд хэдэн $100 харилцах данс нээлээ. Хожимтол нь ойр зур аялаад Мередит Лоулийн хэвлэлийн газар зогсоол олов. Гертрудад $5-ыг нь 100 дахин өсгөж өгнө гэсэн амлалтаа санаж тэр хэвлэлийн газар загтал бичиж урьдчилгаа мөнгөнд $500 эрүүлэхийг мэдэгдэв. Тэ мөнгөний чек даруй хурж ирсэнд түүнд гайхалтай байв. Мартин чекийг алтан зоосоор солиулаад уулзах хэрэгтэй байна гэж Гертрудад утастав. Гертруда ядарсандаа амьсгаацаар хурч ирв. Муу юм болсон гэж бодсондоо бэлэн байсан хэдэн мөнгөө цөмийг нь цүнхэндээ хийжээ. Мартиныг зовлонд учирсан гэж бат итгэсэн тэр бүсгүй уйлан дүүгийн цээжинд наалдаж авчирсан хэдэн мөнгөө гарт нь атгуулах гэж ядан байв. Би өөр очиж болох байсан юм аа. Гэхдээ би мистер Хийгэн Ботомтой хэрэлдэхийг хүсэхгүй байна. Хэрэлдэхгүй өнгөрнө гэдэг ч холтоо хэмээн Мартин өгүүлв. Зүгээрээ цаадах чинь текстгийг тавьширна. Харин чи нэг албанд орж үз. Хүн шудраг хөдөлмөрлөж байхад Бернард дуртай. Тэр сонинд гарсан юм уурыг нь бүр хөргөчлээ. Тэгэж уурлаж байхыг нь би хизээч үзээгүй. Гэж их чинь ярих зур Мартинд жухам ямар золгүй явдал учирсныг тааж мэдхийг хичээж байна. Би албанд орохгүй. Тэгэж байна гэж цаатахтаа хэлээрэй. Надад ямар ч алба хэрэггүй. Түүний баттгал энэ байна. Мартин ингэж хэлээд $5 хангинаж гялалцсан 100 алтан зоос өвөр дээр насгав. Таранбайд суух мөнгө байхгүй байхад чи надад $5 өгсөн санаж гин үү? Одоо тэр $5 чинь энэ. Бас янз бүрийн настай боловч адил ханштай 99 ах дүү нар нь энэ. Гэж Мартин хэлв. Хэрэв Мартинтай уулзах гэж явхад Гертруда сэтгэл төвшөж явсан бол одоо ухаан алдан айжээ. Энэ аимшигт эргэлзээ төрөх зай үлдсэнгүй. Гертрудаас ижгэлсэн биш харин итгэж байна. Энэ алтан зооснууд түүнийг тамийн галаар төөнөх адил хамаг биеийн дагжин айсандаа Мартиныг харжээ. Цөмөрө чинийхээ гэж Мартин инээ хэлэхэд Гертруда чанга дуугаар зөргөрөн уйлж хөөрхий дүүмэн гэж уйлан үгэлнэ. Мартин агшин зур гайхав. Гэвч игчийнхээ сэтгэл түгшсэний учрыг даруй мэдж хэвлэлийн газрын загтлыг түүнд үзүүлв. Гертруда загтлыг арай ядан уншиж нулимсаа арчаад эргэлцсэн дуугаар "Тэгвэл чи энэ мөнгийг шудрах ёсоор олсон юм уу?" гэж асуув. "Тэгэлгүй яах вэ? Би үнэг чинь хожсон юм биш, хөлсөнд авсан юм" гэв. Гертрудийн харц зөөлрч загтлыг дахин анхааралтай уншив. Яалаа гэж ийм их мөнгө авсныхаа учрыг Мартин арай ч ойлгуулв.
Харин энэ мөнгө өөрт нь хэрэггүй, Гертрудад өгч байгаа юм гэдгийг тайлбарлах илүү амаргүй байв. Энийг чинь би чиний нэрээр банкнд хадгалуулъя гэж Гертруда шийдэн хэлв. Үгүй. Хэрв чи авахгүй юм бол би Мариад өгч. Яаж зархаа тэр мэднэ. Би чамайг зарц хөлсөлж аваад жаахан амаргал гэж байгаа юм гэхэд очиж Бернардад хэлье гэж Гертруда хэлээд бослоо. Мартин царай бараалгсан боловч тэр дороо инээд алдчихв. Хэл. Намайг хоол идгэж цаадах чинь урж юу магад. Өрөлгүй явах вэ? Үгүй би бүр итгэж байна гэж эгчин дүүгийнхээ хүд зүүгээр тэрвэрэн халуун дотн хэлжээ. Таны сонсох сувг өгүүлж байна. Дөчин 2 дугаар бүлэг. Нэлээд хугацаа өнгөрсний дараа Мартин гутралд оров. Би эрүүл хүчтийн хээ татал хийх юм огтгүй, юм бичгийг байж ном уншихаа орхисноос хойш Брэнсэндэн нас барж Рөвтэй харилцахыг байснаас хойш түүний амьдрал нэг л гүнзгий хоосон юм шиг болжээ. Энэ хоосныг ресторан, Египт тамхиар бөглөх гэсэн нэмэр болсонгүй. Халуун орны далай татагдах боловч энд нэгдсэн улсад хийх юмаа хийж бараагүй байгаа мэт түүнд санагдана. Удалгүй 2 ном нь хэвлэгдэнэ. Бусад номыг нь хэвлэх хүн олдож юу магад. Тэгвэл мөнгөтэй болно. Шуудаа дүүрэн алдтай болоод халуун орны далаа зорихын тулд жаал азандахад болох юм. Чили $1000 худалдан авч болох нэгэн сайхан хүндий Маркиз арал дээр байдгийг тэр мэднэ. Тэр хүндий тах хэлбэртэй далаан булангаас ориглон үүлэнд тулсан өндөр улсыг хүртэл зэлэн. Тэнд халуун орны цэцэг найгаж зэрлэг ойд ятуу бодонгахаа байдаг бол ууланд нь янгар яма байдгийг зэрлэг нохотхоо. Тэр бол зэрлэг байгалийн нэг хэсэг байваа. Тэнд нэгч хүн оршин сууж байсангүй. Тэр хүндийг далайн болонтой хамт Чилийн $1000 худалдан авч болох юм. Төвний санаж байгаагаар бол тэр болон нөмөр ихтэй, гүн устай, тэнд далайн авраг хөлөг зогсож болох байсан. Тэгээд ч номхон далайн аяллаа лавлах тэр болонд далайн тэрхэн хэсэгтээ хамгийн шилдэг зогсоол гэж зөвлөсөн байна. Зугаалгын зав онгоцорхуу хурд сайнтай дарвуулт модон онгоц худалдан авч сувд түүх, нариглийн самар худалдах ажилхийн хондойд байрлана. Тэнд таамын өдөрдөгчийн суудаг шиг хулсан овоохоо барьж нутгийн хар арьснаас хөлсөлнө. Тэгээд Таяо Хэгийн худалдааны хүмүүс далайн хөлгийн ахмадууд хэлийн хулгайчд далайн тэнүүлчдийг зочлуулж байх болно. Нуух юмгүй амьдарч хаан хүн шиг зочилж байна. Хэзээ нэгэн цагт уншсан олон юмсыг хуурамч ертөнцийн хамт тэнд мартач юу магад. Энхийн тулд Калифорнид сууж шуудаага алтаар дүрхийг хүлээх хэрэгтэй байв. Мөнгөч цутгаж эхэллээ. Хэрв нэг л ном гараадах бол хамаг бичмэлээ амархан борлуулах байв. Уудам хүндий далайн булан дарвуулт онгоцыг бушуухан олж авахын тулд жижиг шүлэг өгүүлгээс эмхэтгэл хийж болох байна. Хойшид хизээч юм бичихгүй. Үүнийг Мартин хатуу шийджээ. Ном хэвлэгдэж байхад ямар нэг юм сэдэх хэрэгтэй. Альваг гоорн ингэж мансуурцууж болохгүй. Нямгарагч Шэл Моунт цэцэрлэгт барилгын өргөчдийн зугаалга болно гэдгийг нэгэнтээ тэр олж мэдээд тийш очихоор шийдэв. Урд тэр иймэрхүү зугаалгад дандаа очдог байсан болохоор тэнд юу болохыг сайн мэднэ. Одоо цэцэрлэгт ормогц алерт мартагдсан сэтгэгдэл сэргэх шиг болвоо. Ер нь явж ажилчин олны дотор Мартин чухам өөрийн хүн байлаа. Эдний дотор төрж өссөн учраас нэг хэсэг кондирод эргэж дунд нь орохдоо баяртай байв. Энд чинь Март байна шүү дээ гэж хэлхийг тэр сонстол нэгэн хүний гар мөрөн дээр нь зөөлөн буу. Чи хаагур алга болчихгүй хөгшөө. Далайн аялалд яваа юу? Яагав? Засуу. Лонх юм болтлоо гэн. Энэ үрдийн найзууд бараг бүгд дээрэ байх бөгөөд ганц нэгэн шинэ хүн харагдаж ганц нэгэн хүн дутагдаж байв. Мартин өргөгчдөд огт хамаагүй боловч бүжиглэж, шуугилдаж, хүч сорж болох нэм гаргийн нэгч зугаалга алгасдаггүй байжээ. Мартин тэдэнтэй зуг арх ууж сэргэвэ. Тэднээс холдсон тэнхтэй л тэр. Хэрв эндээс холдоогүй, номын мэдлэг хөөцөлдөөгүй, өөрөөс нь дээргэж бие үздэг хүмүүсийг эрхэмлээгүй бол илүү жаргалтай байх байсансан гэж энэхэн минутанд Мартин бодов. Гэвч Пивен урд урдынх шиг амттай байсангүй. Амт нь огт өөр байв. Жирийн Пивнээс түүнийг Брэнсэндэн холдуулсан бололтой.
Залуу насны наргаанд хөнөөхт өөс нь түүнийг ном холдуулсан болов уу? Тээмгүй гэж өөртөө батлахын тулд асарт очиж бүжиглэхээр одов. Эгчинд нь суудаг Жими өндөр нуруутай хонгор үстэй хүүхэнтэй цуг явлаа. Тэр хүүхэн Мартиныг харамгц түүнийг илүүчлэн үзвэ. Мартин хонгор үстэй хүүхэнтэй бүжиг эргэлдэж гарахад нөхд нь Жимиг тавхуурхан хөхөрөхөд Жими хэлсэн. Дандаа ингэдэг юм. Би бүр уурлахаж байчихсан. Марттай ихэнх уулзаад даанч баяртай байна. Чөтгөр авмар чинь эвтэйхэн бүжгэлж ин шүү. Ийм амтны урд ямар ч хүүхэн тисэхгүй. Гэвч Мартин хонгор үстэй хүүхнийг Жимид шударгаар буцаан өгч бусад нөхдийн хамт гурвал инээлдэн баясваа. Мартиныг эргэж ирсэнд цөм баяртай байв. Нэг энч ном хэвлэлээс гараагүй болохоор Мартин нөхдийн өмнө худал хөндлүүлэх юмгүй мэдэж. Тэднэр түүнд Мартиныхан л хувьд хайртай байв. Цөллгөөс эргэж ирсэн хундаач шиг Мартин өөрийгөө бодоход ганцаардсан зүрх нь энэхүү чин санааны үнэн наргаан дотор бүлээцэг шиг болжээ. Тэр бээр бүр гаарч. Төвний халаасанд доллар хангинах тул урд алсын аянаас эргэж ирээд байж байгаа шиг өгөөмөр загнав. Бүжиглэгчдийн дотор Лизи Конноли явж байхыг Мартин гинэт олж харав. Тэр хүүхэн нэгэн ажилчин залуутай тэврэлдэн эргэлдэнэ. Түүнээс хойхон Мартин асар дотор явж байгаад сэрүүн ундаа ууж суугаа хүмүүсийн дунд Лизи Конноли сууж байхыг хараад дөхөж очив. Лизи Конноли Мартинтай уулзсандаа гайхах баярлах хоёр хослов. Уулзаж мэндэлсний дараа тэд ярилцахад хөгжмийн чимээ саад үл болох цэцэрлэгийн дунд орлоо. Тэр хүүхэн анхны хормоос эхлэн Мартины мэдэлд бүрэн орсноо нэлтэд бөгөөд үүнийг Мартин ч мэдэв. Энэ нь хүүхний чийг татан гялалзах нүд хөдөлгөөний бардан боловч адгуу байдал. Мартины амнаас гарах үг бүрийг толсон сонсох энэ бүхэнд илт харагдана. Лизи нэгэн цагт театрт дайралтсан бага охин биш болжээ. Лизи Конноли бүсгүй хүн болжээ. Түүний үнэн сэргэлэн гоо үсгэлэн дэлгэрснийг Мартин олж харав. Ав хаалж нь хэвээр боловч цаваа сэргэлэн байдлаа хичээнгүйлэн дард сурсан ажээ. Сайхан бүсгүй. Ёстой сайхан бүсгүй гэж Мартин өөрийн ирэхгүй бахархан шивнэ. Дуудлаа бол энэ хүүхэн өөртөө зүг хаа хүрэхээс ч буцахгүй гэдгийг Мартин мэдэж байв. Яг энэ үед толгойр нь маш хүчтэй зогсон учраас Мартин чүү чам айл тогтов. Нударгаар цогсон, цохих гисэн хүн эрүүрүүн чиглүүлсэн боловч уурлах яарах хоёртаа алдсан бололтой. Дайрсан итгэхэд дахин зохих гэж нударга далааж байхад нь Мартин эргэж харваа. Цохилдоос эвлэгхэн зайлсан учраас онож цохиж чадсангүй. Мартин эсрэг этгээдийг хариу зохиж унгав. Гэтэл даруй болсон хараа. Мартин уурлаж төрхөө алдсан хүний царай олж хараад энэ хүнийг яаж ингэтэл нь уурлуулав гэж гайхваа. Гэвч тийхүү гайхах нь нөгөө этгээдийн дайралтыг хүчтэй цохилтоор түүнийг унгахад саад болсонгүй. Зодон болж байгаа газар Жими бусдын хамт гүйж ирэв. Мартины хамаг бие дагжин бүжиг нарга зодон бүхий урдын жаргалан цаг эргэн иржээ. Мартин гентийн өрсөлдөгчөөсөө нүд салгалгүй байж Лизи Коннолиг хяламхийн харав. Иймэрхүү зодон гарахаар хүүхнүүд гол төлөв чарлалддаг байтал Лизи чарлсангүй. Тэр хүүхэн гараа илгэндээ хумхиж хамаг биеэр урагш тонгоо амьсгаа хураан зогсож харах бөгөөд хацар нь улаа бутарч нүдэнд нь бахархал гэрэлтэн. Тэр зур Мартинд халтсан эр болсон хараж Жими болон бусад нөхдийнх нь гараас мултрахыг оролдов. Энэ хүүхэн намайг хүлээж байсан юм. Энэ хүүхэн намайг хүлээж байхад энэ нэг ичгүүргүй юм бол ачглаа. 50 дахь. Би энэнд үзүүлээд өгье. Гэж тэр уурсан хашгирав. Чи галзуурв. Мартин Иден гэдэг чинь энэ. Чи юугээр бүү оролд. Наадах чинь чиний турсгыг уулаад өгнө гэж мэд. Хэмээн Жими тэр залууг хориглон хэлв. Яах гэж эн чинь хүүхэн болоо? Гэж нөгөөх нь хашгирваа. Мартин нисдэг Голландыг дийлсэн юм. Тэр ямар ир байсныг чи санаж байгаа биз? Түүнийг 5 дахь тойрог дээр дийлсэн юм. Чи үүний чигчи хурууны чигээр гаргахгүй ойлгов уу? Энэ мэдээ залууг жаал ном хотгоо бололтой. Мартиныг анхааран харсан урдын адил хилэнтэй эс боловч омгорхуу байдлаар. Арай чивэл бол гэж хэлв. Нисдэг Голланд ч бас юу бол гэж байсан юм. Явъя, орхи. Өөр хүүхэн байхгүй юм биш. Гэж Жими хэллээ. Саатхан түүний үгэнд орж цөм асар тийш зүгэлвэ. Энд чинь хинбэ? Юундаа ингэж буслаад байгаа юм? Гэж Мартин Лизигээс асуув. Зодооны омог дарагдах нь урдынхтай адилгүй болсон бололтой учраас өөрийн биеийг шинжих дадлан түүний сэтгэл мэдрэлийн шулуун шууд байдлыг арилгаж дээ гэж гуниглан бодов.
Лизи толгой хайлан. Энийг залуул байгаа юм. Би түүнтэй сүүлийн үед зугаалж байсан юм гэж хэлжээ. Тэгээд тэр хүүхэн жаахан дуугүй байснаа. Надад уйдгартай санагдаад би таныг хизээч. Таныг байсан бол би түүнийг тоож гаргах чүгүй л гэж дууга нам болгон хэлв. Мартин тэр хүүхнийг хараад гагцгүй гар сар байвал гүйцхэн тэр гэдгийг ойлгож байв. Мартин хүүхний жирийн яриаг чагнаад номын уран нарийн хэллэгийг оошоож үзхийн хэрэг байна уу үгүй юу гэдэг асуудлыг бодсоор хариу хэлэхээ мартжээ. Та үнийг болгоод өглөө шүү гэж хүүхэн инээвэ. Аваа хүү юм аа. Тэд нар аваачаагүй бол би ч яггүй твдэх байсан дэх шүү гэж Мартин цагаан сэтгэлээр хэлжээ. Надтай дайралтахад тантай хамт явсан залуу бүсгүй хинбэ гэж Лизи гинэт асуув. Нэг таньдаг бүсгүй. Аль хэдийн шүү дээ. 1000 жилийн тэртээ юм шиг гэж Лизи бодлогошрон өгүүлв. Мартин хариу хэлэлгүй яриагаа өөрчлөв. Тэр хоёр ресторанд орж дарс үнтэй зууш цахиж дараа нь Мартин тэр хүүхэнтэй ганцхан тэр хүүхэнтэй түүнийг ядартал бүжиглэв. Мартин сайхан бүжиглдэг учраас хүүхэн хөл газар хүрэхгүй баярлан эргэлдэнэ. Тэр хүүхэн Мартины мөрөнд толгойгоо наасан тул энэ байдал үрд хിവэр байгаасаа гэж түүнд бодогдно. Тэгээд тэр хоёр цэцэрлэгт дахин очиж хүүхэн хуучны сайхан заншлаар зүлгэн дээр суухад Мартин түүний өвдгийг дэрлэн хэвтэв. Удалгүй Мартин зөөрмөглөхөд өөрийг нь эзэмдсэн сэтгэлд бүхэлдээ автсан хүүхэн түүний үсийг инхрийлэн элж суув. Мартин үдэ гэнэт нээж хүүхний харцаас илэрхий зөвшөөрөл олж харав. Хүүхэн ичс хийснээ бие барьж урдаас нь эрс зөрөгтэй харжээ. Би энэ хэдэн жилийн турш хүлээлээ гэж хүүхэн сонсдох төдий өгүүлв. Энэ бол үнэ. Гайхалтай үнэн гэдгийг Мартин мэдл. Энэ хүүхнийг зол жаргалтай болгох нь түүний мэдлийн хэрэг. Хэрв өөрөө зол жаргалтай явах заяагүй юм бол өөр хүнийг зол жаргалтай болгож яагаад болохгүй байх вэ? Энэ хүүхэнтэй суугаад маркизийн аралд авч очиж болох юм. Үүнд хорхой хөдлөлөө. Мартин энэ хорхой хөдлөгсөн хүсэлд автагдмаар байсан боловч битгий тэг гэж дотор нэг юм хэлэх шиг болно. Тэгхэс тэгхэсэн шиг хайр дурлалдаа үнэнч хэвээр байваа. Чөлөөтэй хийсвэр хөнгөн байх цаг өнгөрчээ. Түүнийг буцаах арга байхгүй. Мартин хувирчээ. Жохом хэрхэн хувирснаа тэр сая л мэдэв. Лизи минь. Би хүний нөхөр болж чадахгүй хүн гэж Мартин энэнцэглэв. Хөөхний гар хормын зур зогссноо дүүний үсийг дахин оролдов. Хөөхний царай гинэт ирс ширүүн дүртэй болсноо дорхноо байж хасран дахин улаа боторч гарц нь илдэг зөөлөн болохыг Мартин харжээ. Би уг нь гэд хүүхэн төгдөрснэ. Ямар ч гэсэн надад ялгаагүй. Тийм ээ тийм. Би тантай нөхрөлдөгтөө бахархдаг. Би таны төлөө яахаас ч буцахгүй. Би лав тийм л хүн болж төрсөн юм гэж хүүхэн залгуулan хэлжээ. Мартин үндийн сов. Тэгээд хүүхний гарыг халуун дот натгсан боловч тэр атгалтад хүсэл шунал байсангүй. Иймд түүний тэр халуун дот натгалтаас Лизид хүйт оргов. Энэ тухай яха болио гэж Лизи хэлв. Чи их сайн агуу сэтгэлтэй хүүх юм. Харин би л чамтай нөхрөлдөгтөө бахархах ёстой. Би бахархдагч юм. Тийм ээ тийм. Чи бол миний хувьд харанхуй хар ертөнц дэх гэрлийн туяа шиг. Надад үнэнч байдаг шиг чинь би чамд үнэнч байх болно гэж Мартин өгүүлв. Та надад үнэнч байна уу? Үгүй юу? Надад ялгаагүй. Та намайг яавал яа? Хэрв хүсвэл та намайг шаварт хаяж гიშгэж болно. Ганцхан таал ингэж болно. Багаасаа өөрөө мэдж явсан хүн шүү би. Гэж хүүхэн толгоогоо бардам өргөжээ. Мартин ээлдэг дуугаар. Ийм учраас л би чамтай үнэн шудраг байх ёстой. Чи шудраг шулуун сайн хүн учраас би шудраг шулуун байх ёстой. Би гэрлэж чадахгүй. Бас зүгээр л хайрлаж чадахгүй. Хэдийгээр урд иймэрхүү байсан чи би чамтай өнөөдөр учирсандаа харамсаж байна. Одоо яа гэх вэ? Ийм юм болно гэж огт сонсонгүй. Би чамд тун сайн байдаг. Жохом ямар шүү сайн байдгийг Лизи чи мэдэхгүй. Түүгээрч үл барам би чамаараа бахархаж чамд биширч байдаг. Чи гайхамшигтай, ёстой гайхамшигтай хүүхэн. Гэвч энэ тухай чамд хэлээд ямар ашиг байна. Би нэг л юм хиймээр байна. Чиний амьдрах хүнд бэрх байсан. Түүнийг чинь би хөнгөлж өгье. Хөөхний нүдэнд баярын цог нь гялсхийн унтрав. Би удахгүй их мөнгө авна. Маш их гэв. Эрмөчд Мартин өнөөх уудам хүндий
Далайн булан, хулсан овоохоо, дарвуулт цагаан хөлөг цөмийг мартсан байна. Эцсийн эц түүний хэрэг юу байна? Дуртай онгоцондоо сууж, хандсан зүгтээ явж чадах чадах юм чинь. Тэр мөнгийг чамд л өгмөр байна. Чи ямар нэгэн төр сургуульд орж мэрэгжил эзэмшиж болох юм. Дөргөн бичээж болохгүй юу? Тэгвэл би туслана. Таны аав ээж эсэмэнд байдгийм үү? Тэгвэл би тэдэнд хүнсний мухлаг авч өгч болох юм. Юу хүсэж байгаагаа л хэлэдэх. Би биелүүлээд өгнө. Лизи урагшаа гөлрөн дуугүй сууна. Хоолон зангираад амьсгалж болохгүй байгааг нь Мартин хараад өөрийнх нь хоолой хүнд өөрлөн зангирах шиг боллоо. Ийм юм ярихын хэрэггүй байжээ. Тэр хүүхэн Мартинд өгөх гэсэн юмны дэргэд өөрийнх нь ярьсан юм юу ч биш байв. Өөрт нь илүүц, өөрөө хэрэглэхгүй юмаа хүүхэнд өгөх гэж байхад тэр хүүхэн шившгээс ч, нүглээс ч, үрдийн зовлонгоос ч айлгүй өөрийгөө өгөх гэж байв. Энэ тухай яриха болио гэж хүүхэн хэлээд хоолой зангируулад байгаа юмнасаа салах гэсэн шиг хоолойгоо засаад явах болчихж би ядарч гэв. Зугаалга дуусаж цугларсан улс бараг таржээ. Гэвч Мартин Лизи хоёр модон дотроос гарч ирээд тэдний хүлэн зогссон бүлэг хүмүүсийг олж харав. Ямар учиртай болохыг Мартин даруй ойлгов. Зодон болох гэж байна. Энэ бол Мартины бие хамгаалагчд юм аа. Тэд цум хамтран цэцэрлэгийн хаалга руу явхад тэднээс зайдуу бас нэг бүлэг хүмүүс явсан нь Лизийн дагуул болсон өнөөх залуу өшөөгөө авахын тулд өөрийн талынхныг цуглуулж амжсан аж. Лав зодон болох нь гэж мэдсэн хэдэн цагтаа тэр хоёр бүлгийг Сан Франциско орох гал тэрэг хүртэл дагав. Мартин 16 дугаар гудамжны зогсоол дээр бууж Окленд орох тарамбайн цуун гэдгээ Жимид хэлвэ. Болж байгаа бүхнийг Лизи ер хайхрах шинжгүй байл. Гал тэрэг 16 дугаар гудамжнаа зогсвоо. Зогсоол дээр хүлээж байсан тарамбайн контуктор яран хонх зохиж байна. За, наатгаа аваад ухасгий, бушуухан. Бид тэднийг энд тогтоож бай гэж Жими хашгирав. Дайсагнагч бүлэг үүнд ихлэ твцсэн боловч даруй вогоноос үсрэн бууж зугтаакстико. Тарамбайд яран гүйж ороод буланд байсан хоёр суудал эзэлсэн залуу эр бүсгүй хоёрыг тэнд байсан хүмүүс төдийл анзаарсангүй. Алив найз минь, хурдааныг гаргатах гэж тарамбайн гიშгүүр дээр үсрэн гараад жолоочод хашгиран өгүүлэх Жимитэй энэ хос хоёр ямар нэг холбоотой гэж хинж бодсонгүй. Үүний дараагийн хоромд тарамбайд үсрэн орох гэсэн анхны мөрдөгч итгээдийг Жими нударгалж байв. Жими нөхөд задгай вагоны урд гიშгүүрийг бүхэлд нь эзэлсэн тул вагоны дагуу гардан тулалдаан болвоо. Хонх чанга зөхөхөд л тарамбай хөдлөв. Жими нөхөд гიშгүүрээс үсрэн бууллаа. Тулалдааны талбар ард холд хоцорвоо. Саяын болсон шуугианы шалтгаан нь тарамбайн буланд суугаа цэвэрхэн хувцсан залуу ир царайлаг ажилчин бүсгүй хоёр гэж хэнийч толгойд орсонгүй. Тулалдаа Мартины сэтгэлийг догдлуулж урдийн дайчин омгийг нь хөөргөжээ. Гэвч удалгүй Мартиныг дадал болсон гуниг эзэмдэн авав. Тэр хөгшөрч залуугийн найз нараасаа бүхэл 100 жилээр ах болжээ. Даанч зам туулсан учраас эргэж буцах тухай бодох юм ч хэрэггүй бай. Урдийн амьдрал түүний дурыг татсангүй. Урдийн нөхд нь хар илэгтэн шиг болжээ. Уншсан мянган ном нь хан болж тэднийг тусгаарлаж байв. Мартин өөрийгөө цөлжээ. Ардаа хоцорсон газар эргэж үл ирэх оюун санааны уудамд аялах хаяныг тэр дэндүү эрхмэлжээ. Хэдий тийм боловч тэр хүн хിവэр байсан учраас хүмүүсийн зүг татагцсаар л байв. Гэхдээ шинийх орон олдоогүй байна. Нөхдөнч, төрөл саднанч, хөрөнгөний зэндаан танилцсан хүмүүсэнч тэрч байтугай өндөр үнэлж хүндэтгэдэг энэ бүсгүй ч гэсэн түүнийг ойлгохгүй юм. Мартин энэ тухай гуниглан бодож явлаа. 6 дугаар гудамж Маркет Стрит хоёрын хооронд орших ажилчны хороололд хүүхнийг хөргөж өгөөд салахдаа Мартин та хоёр эвлэрээрээ гэв. Өнөөдөр өөрөө байрыг нь эзэлсэн залууг тэр хэлсэн юмсан чи. Одоо чадахгүй гэж хүүхэн хариулв. Дайжгүй. Чи нэг л эсгэрхэд цаадах чинь гүйгээд ирнэ гэж Мартин хөгжилтэй хашгирав. Тэр нь ч яах вэ гэж хүүхэн энгийн дуугаар хэлвэ. Чухам юу хэлэх гэснийг Мартин сайн ойлгож байв. Лизи гинэт түүний зүг тэмүүлв. Энэ хөдөлгөөнд эзэрхий яасан зүйл огт байсангүй. Энэ хөдөлгөөн номхон төлөв хөдөлгөөн байв. Мартины сэтгэл сүрхий догтлов. Байглаас заяасан уудам сэтгэл нь сэргэжээ. Тэгээд хүүхнийг тэврэн авч шимэн үнсжээ. Гэтэл тэр хүүхний хариу үнсснээс илүү
цэвэр нандин үнсэлд энэ дэлхийд байсангүй. Бурхан минь, би таны төлөө өгөхөд гомдох юм алга. Таны төлөө өгөхөд шүү гэж хүүхэн нулимс унгав. Хүүхэн Мартины гараас гинэт мултран хаалгаар орчихов. Мартины нүдэнд нулимс гүйлгэнжээ. Мартин ийдэн чи адгуус биш. Хэнд ч хэрэггүй нийц шигийн үзэлтэн. Чи энэ хүүхэндээ сууж хүсээд байгаа зол жаргалыг нь эдлүүлэх ёстой юм. Гэтэл чи тэгж чадахгүй. Энэ бол ичгүр шившиг. Хөгшин тэнүүлж гутран гомдно. Амьдрал минь алдаа шившиг хоёр гэж Мартин Генлиг дурсан бовтонжээ. Нэрэ бидний амьдрал болоо алдаа шившиг хоёр юм аа.